Эм бүг төлөвлөж байна. Жолоодогч. Зохиолч Китагава Ясуши. Орчуулсан Томьёо Бодё. Өгүүлэгч Баатар Жавын Дархан сүх. Пролог. Энэ жил та үнэхээр од болгон гялалцлаа. Хөтлөгчийн царигсан тослог хоолой машины радиогоор урсна. Баярлалаа. Тооныхан үг аяыг өөрөө зохиодог гэснээс энхэд та хизэнээс урлагийн ертөнцид хөл тавьсан юм. Миний хувьд жаахан орой эхэлсэн гэхүүдээ дунд сургуульд байхад аав минь анх гитар бэлгэлээд саяын цохилтоор оноогоо хамгаалж чадаагүй хэлэх үү? Одоо л яаж игээд гүүгчийг суулгахгүй бол болохгүй нэ. Ийм үед шидэгчийн сэтгэл зүй ямар байдаг болоо? Арын суудалд суух Шүичид нийцүүлэх гэсэндээ тэрөө хавилдуу насны жолооч сувгаа сольж бейсболын тэмцээн дээр тохируулав. Одоогийн залуусын сонсдог дууг улам л ойлгох байлаа шүү хөө. Жолооч хэлсэн үгэндээ хань татах санаатай голын толиор Шүичигийн царайг харвал өнөөх нь мушил засхийн хариулав. Харин тийм ээ. Гэхдээ би ч бейсболын тэмцээнээс илүү саяын хөгжмийн нэвтрүүлгийг л сонсчмоор байна. Уучлаарай тэгвэл гэж хэлээд жолооч тэмтэтсээр радиогоо буцаалаа. Энхэд аав тань ямар ажил хийдэг хүн бэ? Аав санхүүгийн зөвлөхөөр ажилдаг. Тийм үү? Тэгэхээр аавын тань өгсөн бэлэг таныг урлагт хөтөлжээ дээ. За ингээд шин дууга хүлээн авцгаая. Энэ оны 12 дугаар сард шинээр гарсан Life is Beautiful цомгийн такси дууг төлөвлөж байна. Энэ ямар учиртай дуу вэ? Би дээр үед нэг сонин таксинд сууж тараад тэрнээс хойш амьдрал минь үндсээрээ өөрчлөгдсөн юм. Тэгээд тэр дурсамжаасаа сэтвлэж энэ дууг бичсэн гэхүү дээ. Хөөх тийм үү? За тэгвэл одоо хамтдаа сонсцгоё. Дуучин Юмика такси. Шүичигийн сонсож байгаагүй дуу боловч чихэнд чииртэй санагдсангүй. Сонин таксинд суугаад амьдрал өөрчлөгдсөн гинэ. Эм бовтонсаар өөрийн мэдлгүй нэвхийлэх Шүичигийн тархины мухарт сүүлийн үед дурсгаа байсан 10-ад жилийн өмнөх нэгэн явдал тодром буулаа. Эцсийн хугацаа. Нэг жил гэдэг урт юм шиг хэрнээ нүд ирэмхийн зуурал урсаад өнгөрөх юм та. Жил шувтрах төгөхөөр хэн бүхний дотор яагаад ч юм төрөх энэ бодол. Харин Окада Шүичигийн хувьд амь насны даатгал зуучлалын компанид ажилд орсноос хойш зүгээр ч нэг бодол биш, чөмөг янгинам аимшигын мэдрэмж болон хувирчээ. Сар бүр тэр дарамтанд бязрахын наагур юм болно. Ижил салбарын бусад компаниуд тогтмол цалинтай байх нь бийж Шүичигийн компани тийм байсангүй. Full commission буюу 100% бүтээмжээрээ цалинжина. Ийм цалингийн системээр ажиллаж үзсэн хүн л тэр айдсыг ойлгох байх. Өөрөө шинээр даатгуулагч олж гэрээ байгуулвал түүнээс хойш жилийн турш тухайн гэрээний дүнгийн тодорхой хувийг цалин болгож авна. Хэдэн хувийг авах нь компани бүрдэх харилцан адилгүйч Шүичигийн компани тэдэн дундаа боломжийн талдаа тооцогдох болов. Гэвч эхний нэг жил дуусмагц тэр хэмжээ огцом унана. Тэр нь Шүичигийн компани дүрм. Нэг ёсондоо цалин шиг цалин авах нь зөвхөн эхний 12 сар ба 13 дахь сараас эхлээд цалин нь бараг байхгүйтэй адил шахуу болж хувирах аж. Тэгэхээр түүнээс урьдчилж дахин шинэ гэрээ олохгүй бол болохгүй гэсэн үг. Ахаад хагас жилийн зай байна гэж бодох үеэр төдийлөн айдас байгаагүй боловч одоо 2 сар үлдлээ гэж бодож эхэлснээс хойш хоолоогоор нь хоол давхаа байж шүнж тайван унтахгүй болов. Шүичи хэрхэвч шилдэг гэж хэлэхээргүй Токиогийн нэгэн хувийн их сургууль дүүргэсэн. Мэдээж ажил олох гэж хөөрхөн марч ийж арай гэж нэг газар тэнцэж орсон ч түүнээс хойш хэдэнтэй ажлаа сольсоор одоогийн ажил дээрээ тунжээ. Өмнө нь хуучин машин худалдаалдаг компанид борлуулагч байсан ба тийм мэстээс даатгалын компани руу хөрвөх нь тэгтлээж ховор үзэгдэл биш аж. Өнгөц харахад тийсөөр салбар мэт авч машины борлуулалт ч бас даатгалтай холбогддгоос гадна хамгийн гол нь үйлчлүүлэгчдийн өргөн хүрээлэл бас гүнзгий харилцаа нь давуу тал болно.
Үйлчлүүлэгч нэг бүрийнхэн гэр бүлийн байдал, хүүхдүүдийнх нь нас хүйс гэд бүгдийг мэднэ. Бодвол хүмүүс машин авахдаа хамаг байдгаа тоочж ирээд зөвлөлддөг юм байлгүй. Дээр нь ямар машин авч яаж төлбөрөө хийх нь ч нүдэнд ил тул бэл бэнчин амьдралын хэв маяг нь алган дээр юм шиг л уншигдана. Иймэрхүү мэдээлэлтэй байх нь даатгалын салбарт маш том зэвсэг юм. Яг ажлаа солихоор санаа шулуудсан шалтгаан гэвэл өөрөөс нь төрүүлж ажлаа сольсон ах хүү машин борлуулалтын компанийг дуруугүй муулж даатгалын компанид ороод амьдрал нь яаж цэцгэлсэнийг амаа олохгүй ярьснаас үүдэлтэй. Нэрэж хуучин компанид нь арайчтай гэмээр асуудлууд бишгүй байсан нь үнэн л дээ. Боломж олдвол арай аятайхан ажилд орох юмсан гих бодол шүйчигээр тогтохгүй хэм бүрийн л цээжинд байсан. Чухам тэр бодлыг ах хүү гогдон гжигдэх мэт гэрээд хийж чадвал тоглоод сууж байсан ч хамаагүй. Өөрөө л хичээх юм бол цалингийн хэмжээнд тааз байхгүй нь энэ ажлын давуу тал да. Тэгчлэн уулзах бүрдээ шүйчийг компанидаа уруу татах гэж ухуулдаг байв. Тэр ухуулгад нь татагдсаар даатгалын салбарт хөл тавьсан авч нэг анзаарах нэ өнөө ах хүнд сурггүй болжээ. Ажлаа дөнгөж солимогцоо хуучин танил талуудаа ашиглан баруун солгоогүй гэрээ үзэглэж анхны жилээсээ л 600 мянга гаруй йений цалин авч эхэлсэн мөнөх ах хүүд ч бас 13 дугаар сар айлчлан ирсэн нь тэр. Шүйчийг синхруулж ажлын солиулснаас хойш хагас жил ч өнгөрөөгүй байхад ах хүүгийн хараалын бай одоогийн компаниар солигдож цалин нь бараг байхгүй болохдоо зэрэгцээд ажилдаа үзэгдэх нь цөөр сураг тасарсан аж. Хаанаас гаргасан статистик юм бүү мэд. Зуучлагч болсон хүмүүсийн ердөө 3 хүрэхгүй хувь нь л 10 жил ажилдаг гэж ярилцдаг тийм л салбар. Ажилд орохоос өмнө яагаад тийм юм бол гэж нухацтай бодож үзээгүй ч одоо бол энэ салбарт 10 жил тасралтгүй ажиллахын бэрхийг хинээрч хэлүүлэхээргүй мэддэг болжээ. Өглөөний мэнд. Шүйчи ажлынхан үдээр ороод ин хэлж дуусаагүй байтал түүнийг хүлээж байсан захирал Вакия Такеши "Окота" хэмээн дуудав. Вакия үрчлээгүй срочкон цамцыг донжоруулж өмсөх бөгөөд бөгчм халуун ин улиралдаж гадуур хөрмөө тайлах нь үгүй. Биеийн галбартаа байнга санаа тавьж ажлынхаа дараа заавал фитнес клубээр дайрч хөлсөө гаргана. Үсэг читэл самандгаас гадна үргэлж зүүдэг нүдний шил нь гангарааны хуу харааны хуу гэдэг нь ч тодорхойгүй. Шүйчитэй насоор тэрээр 30-тад компани байгуулж 18 жилийн турш багаар өргөжүүлэн томруулсаар өдийг хүрчээ. Одоогоор шүйчитэй нийлээд 6 ажилтнтай. Хэрхэвч том компани гэж хэлэхэргүй боловч даатгалын салбарт бор зүрхээрээ эхлүүлсэн компани гэхэд шамлахаар үзүүлэлт ёр биш юм. Бодит байдал дээр компани борлуулалтын дийлэнхийг Вакия өөрөө тулна. Компанидаа цор ганцаар 10 жил тасралтгүй MDRT-гийн гишүүн явсан гэдгээс л түүний шилдэг даатгалын зуучлагч болох нь харагдана. MDRT нь амь насны даатгал болон санхүүгийн үйлчилгээний мэргэжилтнүүдээс бүрдсэн олон улсын байгууллага бөгөөд гишүүнээр элсхийн тулд нэлээд их хэмжээний мөнгөн дүнтэй гэрээ байгуулсан байх болзолтой. Түүнийг 10 жилийн турш тасралтгүй биелүүлнэ гэдэг үгүйдэл шүйчигийн хувьд яагаад ч барах зүйл биш. Ганц жилч тэгж чадахгүй байх. За, гайхан хариулаад Вакиягийн ширээнд дөхвөл тэрээр нүдний шилнийхэн цаанаас цоргисон харцаар шүйчийг ширтэж байна. Вакиягийн ийм харцтай өмнө нь ч бас тулж байсан. Шүйчигийн байгуулсан гэрээ цуцлагдах үед онцгүй совин татсаар шүйчи дахин нэг хариулав. За захирлаа. Вакия гартаа байсан бичгийг шидлэх хаятай ширээн дээр тавиад суларсан гараараа нүдний шилээ тайлмагц нөгөө гараараа ансхаа нухалснаа шилээ буцааж зүгээд хэлв. Саяда сургалтын төвийг санаж байна уу? Тийм ээ. Шүйчигийн хоолоо зангирч юугүй тасран алдан чэжирнэ. Гэрээ цуцлагдсан байна. Шүйчи өөрийн ирэхгүй тороод явчихав. 10 сарын өмнө санаандгүй шагаасан сургалтын газар. Азар захирал багш Асакура анхнаасаа яриаг нь сонирхож газар дээр нь гэрээ байгуулж билээ.
Учрын сонсхны саяхан гэрэлсэн эхнэр нь хөл хүнд болж улмаар амнасаа даатгуулах тухай бодох болсон тэр үедээ нь давхцаж таарсан байх. Ёстой л аманд орсон шар тос гэдг нь болсонсон. Залуухан багш нараар халигсан тэр сургалтын газрын захирал нь хүртэл даатгалгүй гэхээр аргагүй өөр хиндэж даатгал байсангүй. Тэгтэл захирлын татах хүч нөлөөлсөн дөөж тэрүү тоомжиргүй хэлж орхисон та нар ч бас даатгалд орсон чинь дээрдээ гих Асакурагийн үгэнд би орё гих уур амьсгал цойлж яахыг хин зургүй тэр төвийн бусад салбарын багш нар хүртэл давлгаалсаар 2 сарын дотор 20 гэрээний хүсэлд ороод ирсэн. Тэгэхэд Шүйчиг ёстой л аз төшсөн гэхэд болно. Тэр явдал болоогүй бол өдийд Шүйчи энэ компанид байгаа ч үгүй ч үү. Хэн нэвэ? Шүйчи тэрхэн зуур сэтгэлээ намжаахыг хичээсэн ч тэвдэгтээ хатсан хоолооноос арай ч гаргасан үгс нь л энэ байв. Вакия уртаар санаа алдсаар толгоос эксрэв. Бүгдээрээ. Шүйчигийн толгой манараад явчихав. 1 жилийн доторх 20 гэрээ цуцлалт. Эх сарын цалингаас тэр хэмжээний даатгалын төлбөр хасагдах нь. Тэрч бүхэл даатгуулагчдын өдийг хүртэл төлсөн 10 сарын төлбөрийг ч компани руу буцаахгүй бол болохгүй. Цээжээр хөнгөн тооцож үзэхдээ аимшигтай дүн гарах нь хэлт. Баларчээ, ингээд дууслаа. Шүйчи шууд л тэгж бодов. Вакиягийн ширээний арын хананд жаазалсан өнгийн цаас өлгөөтэй байдгийм. Хэн хэлснийг мэдэхгүй ч Вакиягийн дуртай үг дээр нь бичээтэй. Эерэг хандлагаар хинээс ч илүү инээмсгэл. Вакияч бас өглөөний хурал дээр юм л болвол эерэг хандлагатай байцгаая гэж уриалгах боловч угаас сөрөг зантай Шүйчигийн хувьд тэгж хэлэх бүрээдэн байцгаая гэдэл эерэг болчихдаг бол хин шаналдгийм хэмээн дотроо игдүүцэн няцаана. Мэдээж өөрт нь хэлж байгаагүй л дээ. Ердийн үед ч чаддгүй байтал ийм муугийн муу нөхцөл байдлаа эргээр харна гэдэг санах инч гарц. Тэгэд юун инех мантай. Яахаа мэдэхгүй гацсан Шүйчид хандаж Вакия үг чулуудав. Наана зогсоод нэмэр байна уу? Шүйчи гэнэт ухаан орсон байртай. За. Юу таач Сайдо сургалтын төв орж уулзаад үзье. Хэмээн суулхан хэлэв. Очлоо гэд юу ч өөрчлөгдөхгүй нь ойлгомжтой. Тэгээд ч ийм эрт нээдэг сургалтын газарч гэж хаа байла. Гэсэн чи хинч Шүйчиг зогсоё гэсэнгүй. Энд ч бас удахааргүй болоод явчих шив гэсэн агаар заалаар хөвөлцөх мэт нам гүм дунд Шүйчи дөнгөж орж ирсэн офис орхин гарваа. Асакура захирал бандсан байртай мушилдсаар Шүйчид хариулж байна. Гүй танд төв удаж байгаагаа ойлгож байна л да. Гэхдээ би ч яаж сурагчийн ээжэд татгалзах вэ? Тэднийг ярилцах хооронд дунд сургуулийн сурагчид Асакурата мэдлэн зөрөлдөнө. Асакура ч Шүйчи гэхээсээ сурагчид руугаа харж өглөөний мэнд гэсээр яриагаа үргэлжлүүлнэ. Удахгүй хичээл эхлэх гэж байгаа юм байлгүй. Ойр тойрны багш нар хөдөлгөөнд ороод ирэв. Тэдэн дунд ч бас гэрээгээ цуцалсан хүмүүс байгааг хэлэхүү. Оошохгүй ээж чадалгүй нүднийхэн булангаар тэдний зүгж эрс ширтэлдэн. Асакура яриагаа эвтэйхэн өндөрлөе тэхүүгээд хүлээгээд ч байх шиг. Тийм юм байгаа л байх. Гэхдээ захирлаа жаахан ярил л да. Энэ үхэнтэй гэхэд үгүй уучлаарай. Одоо тийм зав үнэхээр алга. Окодаггүй та мэддэг л байлгүй. Даатгал зуучлагч авгаанаар ямар төрөмгий вүлээ дээ. Тийм ээ, мэдэлгүй яах вэ? Шүйчи энэ ажилд ороод 3 жил болсон ч дөнгөж шинээр ажилд орсон гэрийн эзэгтэй нар гэрээг огсруулан хийж нүдэрэмхийн зур борлуулалтаараа өөрийн гүйцэд гарах тохиолдол бэшгүй л байсан. Нэг араандаа орчихсон хөөхнүүдийн эрч хүчгээхүү төрөмгийн байдлыг Шүйчи барж идэхгүй л дээ. Адгийн над захна гэхэд Шүйчи охиныхон явдаг сургалтын төвийн багш нарт даатгал шахаж яагаад ч зүрхлэхгүй. Тэгээд ч даатгалын хураамж нь хамаагүй хямдхан байхад би яах юм? Танайд сар бүр төлдгөөс 14 мянган йенээр хямд гэд бодол доо. Тэр чинь гэдэг сөрөх гэснээ Шүйчи үгээ залгив. Тархинд нь цус хурж уур буцлаад ирж буйн мэдрэгдэнэ. Ийм байдалтай юу ч яриад нэмэргүй. Ямар хэрүүл хийх гэж ирсэн биш.
Хямдруулъя гэвэл мэдээж Шуйчигийн даатгалж хямдарч болох л байсан. Гэтэл Асакура өөрөө л хүсээгүй үсттэй. Хамгаалалт багтай хямдхан даатгалаас сайн хамгаалалттай нь миний ирээдүйд хэрэгтэй гэж ирээд л хямдхан хувилбаруудаас татгалзсандаг. Үнийн дүн компанийн нэрийг хэлчихвэл таныг юу гэж сэнхрүүлж ямар даатгал руу шилжүүлснийг чинь баа бээгүй тоочоод өгье гэж хэлмээр санагдаад хоолойд тулж ирсэн ч өрсөлдөгчөө муулсан маркетинг хийхгүй гэсэн хувийн зарчмаа бодоод арай ч буцаан залгив. Хэрвээ таны даатгалд тавих нөхцөл өөрчлөгдсөн бол манайх ч бас түүнд чинь тааруулаад үнэ хямдруулж Асакура бажимдсан янзтай Шуйчигийн яриаг таслав. Уучлаарай Окотагой. Хичээлийн цаг болчихлоо. Ямар тач одоо нэгэнт эргэж буцах арга алга. Бид ч бас харилцаанд тулгуурласан бизнес хийдэг хүмүүс. Сурагчдынхаа эцэг эхтэй харилцаагаа сэвтүүлнэ гэж юу ахав? Ойлгож байгаа үсттэй. Бусад багш нар ч бас адилхан. Тийм болохоор харамсалтай нь ингээд цаашаа ойлгомжтой үсттэй гэсэн аясаар Асакура толгой бүхэн холдохыг завдав. Шуйчи дахин нэг учрлах гэснээ болохоор шийдлээ. Вакиягийн загнуураас мултрах гэсэндээ офисоос гарч явсан ч зогтох газар үгүйг анхнаасаа л мэдэж байсан. Гэрээ цуцалсан хойно юу ч гэж чаргуулдаад "Өө тийм үү. За ойлголоо. Тэгвэл буцаая мэтийн өрнөл хизээж болохгүй. Энэ зэргийн юмыг Шуйчи мэдэлгүй л яахав?" Ойлголоо. Харамсалтай ч өдийг хүртэл үйлчлүүлсэнд баярлалаа. Дараа хэрэг гарвал хизээч хамаагүй холбогдоорой. Шуйчи сэтгэлээ барихыг хичээж байдгаараа хүчилж шахсан инээмсэглэл тодруулсаар ийн хэлв. Дараа холбогдсон ч гэж л өөлөө байлгүй. Холбогдлооч тэр үед Шуйчид энэ ажилдаа байх магадлал асар бага санагдана.